Сэлэн аймгийн Мандал сум нь 26475 хүн амтай 7500 орчим өрхтэй. Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-р ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин километрт 5.6 хүн оногдож байна. Улаанбаатар хотоос 174 км, Сэлэн аймгийн төвөөс 210 км зайд байрладаг Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэн аймгийн Ерөө, Баянгол сумдтай хэлэлдэг нийт 484.3 мянган га газар нутагтай Төвийн бүсийн аймагуудтай олон улсын төмөр зам автозамаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум юм. Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь Төвийн болон Хэрэг Түнхэл тусган Баянгол сумын нийт 32 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. 8 дахь удаага магадлан идэвхжлэгдсэн хөдөөгийн нэгдсэн эмнэлэг юм. Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээний ажилтнаг 73-27% зохистой харьцаагаар бүрдүүлж байгаа бөгөөд тус онд нийт 201 ажилчдын орон тоотойгоос мэргэжлийн ахлах зэрэгтэй 27, тэргүүлэх зэрэгтэй 15, зөвлөх зэрэгтэй 1, клиникийн профессор 4, магистр 7 буюу зэрэг цолтой ажилчид 33%-ийг эзэлж байна. Манай хамт олон дотор эрүүл мэндийн салбарт эрэлттэй мэргэжил болох эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг ажиллахын зэрэгцээ эмч эмнэлгийн мэргэжилтний 75.5% нь үндсэн болон төрөлдсөн мэргэжил эзэмшин нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй, цаг алдалгүй үзүүлж байна. Хэвтүүлэн эмчлэх 187 ор 9 тасагт жилдээ 6000 орчим хүнийг хэвтүүлэн эмчилж 400 орчим ерөнхий мэс заслын болон эмэгтэйчүүд гэмтлийн мэс заслыг ерөнхий болон хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор нээлттэй хагалгааг хийж гүйцэтгэж байна. Их нэрад үзүүлэх тусламж үйлчилгээг нөхөн өрчгийн нэг цэг хэлбэрээр зохион байгуулж жилдээ 700 жирэмсэн их 1200 эмэгтэйчүүдэд их барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламжийг мэргэжлийн багаар үзүүлэхээс гадна 500 ихийг эсэн мэнд амаржуулж мөн тооны нэрад нэр шаардлагатай тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэн жил тутам мэс заслын аргаар төрүүлэх төрөлтийн хувийг улсын дундаж үзүүлэлтээс 7%-аар бага түвшинд хүргэн ажиллаж байна. Их хүүхдэд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжийн хангалтыг амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу 95.8% хангалттайгаар бүрдүүлэн ажиллаж байгаа нь дээд шатлалт шилжүүлэх хүүхэд нэрийн тоог сүүлийн 5 жилд 63.5%-аар бууруулсан амжилттай байна. Эрчим дэмжлэгээний тасгийг 2024 оноос 3 ортоогоор бие даан зохион байгуулж жилдээ 139 хүнд хүнийг хүлээн авч Төвийн Венсудаас цээж хэвлийн хүндэд гуурс тавих ажилбар болон амьсгалыг аппаратаар удирдах зэрэг амь тэнцсэн үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэн ажиллаж байна. Гемодиализийн тусламж үйлчилгээг 2019 оноос анх суманд хийж эхэлсэн ба одоо 3 аппаратанд 16 үйлчлүүлэгчийг 3 ээлжээр хэвлийн болон гемодиализ эмчилгээнд хамруулан ажиллаж байна. Түргэн тусламжийн үйлчилгээг бүрэн тоноглогдсон автомашинтайгаар үзүүлж жилдээ 4000 орчим ас болон ойрын дуудлагыг 20-40 минутын дотор түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна. Амбулаторийн тасган нарийн мэргэжлийн 21 кабинетаар жилдээ 110 мянган үйлчлүүлэгчдийг үзлэг онцлогоо шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Мандал сумын хүн амын дунд сүүлийн жилүүдэд амны хүндийн өвчлөл тэргүүлж нүүр ам судлалын кабинетаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл эрс нэмэгдсэндээ холбогдуулан нүүр амны эмчийн орон тоог 5 болгон нэмэгдүүлж кабинетын орчныг стандартад нийцүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй хүүхдүүдэд айдасгүй байхаар тохижуулж орон нутагтаа сойцгон болон эрүүл шүд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өвчлөлийг 15%-аар бууруулан ажиллалаа. 2021 оноос компьютер томографийн аппаратыг Монгол улсад анх удаа сумын эмнэлэгт суйрлуулж жилдээ 3000 хүнийг онцлогоонд хамруулан хорт тавдар 28, тархинд цус арвах эмгэг 48 оншилсноос улсын 3 дугаар төв эмнэлэгтэй хамтран тархины мэс заслыг 3 удаа орон нутагтаа хийж үйлчлүүлэгчийн амь насыг аврам тусламж үйлчилгээг түрхэн шуурхай хүргэж ажиллалаа. Эрүүл мэндийг дэмжих төвийг 2023 оноос эрүүл мэндийн яам болон Сэлэн аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр шинээр зохион байгуулж 18-аас дээш насны бүлгээр 4080 иргэнийг хамруулсан бол эдгээр хүмүүсээс хоол боловсруулах замын эмгэг 33.4%, дотоод шүүрлийн эмгэг 16.3%, зүрх судасны эмгэг 8.9%-ийг тус тэргүүлж байна. Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт бэхжүүлэхээр хавдрын нарийн мэргэжлийн эмчийг ажилуулж байгаа бөгөөд хяналт хөнгөвчлөх эмчилгээг гүйцэтгэхээс гадна эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангахад ходоодны дуран компьютер томограф, суурин эхо аппарат болон хавдар илрүүлэх 4 төрлийн маркер шинжилгээ гэж жилдээ 50 орчим хавдрыг шинээр илрүүлж хяналтанд аван амьдралын чанарыг дээшлүүлэн ажиллаж байна.
Эмч нарыг тогтвол суршилтаа ажилуулах зорилгоор чадварлаг эмч хөтөлбөрийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, жил бүр эдвэх санаачлагтай ажилласан 3 залуу эмчийг шалгаруулан тус бүр 3 сая төгрөгөөр уламжуулж ирлээ. Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь Харвард их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш дэд профессор Ганматай хамтран Монголчин эрүүл ихээс эрүүл хүүхэд Сүрээгүй мандал Zero TV Монгол жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах Д витамины хэрэгцээ зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Бүгд найрамдах Солонгос улсын Чонжу хотын Жесус эмнэлэгтээ 2014 оноос хойш хамтын ажиллагааг тогтоож 16 эмч 3 сувилагчийг туршлага судлах сургалтанд хамрууллаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Монгол Японы эмнэлэг, улсын 1-р төв эмнэлэг, гэмтэл согоо судлалын үндэсний төв, хавдар судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж тасралтгүй суралцахын зэрэгцээ үндсэн мэргэжил эзэмшүүлэх резидентийн сургалтанд нийт 13 эмчийг бэлтгэнд хүсгэснөөр эмч нар маань орон нутгатаа тусламж үйлчилгээний чиглэл бүрт ажиллаж байна. Манай хамт олон хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө улсад өөрсдийн мэргэжлийн ур чадвар итгэл сэтгэлээ зориулан ажиллах хүсэл тэмүүлэл төлөвшсөнийг энд дурдахад таатай байна. Та бүхнийхээ ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.